Зайцхан манайхаа өнөөдөр та нартай нэг хөөрхөн анимыг ярьж өгөхөөр бэлдлээ. Хитрхи хичээж, стресстэй амьдрахаас илүү зөв газартаа өөрийнхөө үн цэнийг мэдрээд амар тайван амьдрахын сайхныг харуулсан хөнгөн тухтай Slice of Life төрлийн бүтээл юм. За ингээд шууд эхлэе. Чөтгөрийн армийн 4 генералын туслах Дариэл нэг л өдөр ажилласаа халагдчих юм а. Шид хэрэглэж чаддгүй суг гэд халаа ичж байгаа. Ухаан орсон цагаас л чөтгөрүүдийн дунд өссөн манай хүнд очих газарч байхгүй. Идэх юмч байхгүй ой дундуур лааз өчгөлцөн явж исэн нэг охин аврах том гориллад хөөгдөл орилж чарлал гараад ирдیں۔ Салгаж босоод аврах гэсэн өлсөд хөл дээрээч тогтохгүй. Цохиулаад газар унсан хажууд нь нэг хутга. Яаж хэргэлдгийг нь ч мэдэхгүй азаа үзэл чиглүүлсэн нөгөө гориллач өөрөө давхиж ирээ зогтчихдог. Жаах азгүй юу. За тэгэл явах гэсэн охин манад очиж хоол идээч гээл гуйла. Хүмүүстэй орооцолтоо димидээ гэж уг нь ботсон. Даанч ширээ охин чирээ аваа явчихж байгаа юм чинь. Нэрийг Малика гэдэг. Очоод аав ээжтэй танилцаж өөрийгөө ямар чөтгөрийн аймад алба хашижсэн гэлтэй биш жаахан худлаа ирчтэй. Тань шиг сайхан сэтгэлтэй хүнийг яахаараа халдаг байна гэл охин бөөн сүр. Нэг мэдсэн эргэн тойрон дүүрэн хүмүүс. Би чинь дайснуудынхаа дунд байна штэ. Намайг мэдчүүл шууд л барих бахта гэсэн бодол төрөөд айгаал явчнаа. Очих газаргүй гэдгийг сонсоод Малика ятгахсаар байгаад гэртээ хэд хоног байлгахаар болчдөг. Маликагийн аав чинь энтхийнхээ адал явдал хайгчдын гилдийн дарга. Маргааш өглөө нь манай хүнийг адал явдал хайгч болгоно л гэж юм. Өөр ажил алгуу миний нуруу туруу өвдөд идэнгээд эвтэйхэн татгалзах гэсэн бардгүй. Чөтгөрүүд гилдэд бүртгүүлэх боломжгүй байдаг болохоор баригдчихгүй гэдэл тэгээд ахгүй юу? Тэгсэн Малика гарыг нь барьж агаад хүчээр шахуу бүртгүүлээ хайчиж байгаа. Жаахан дураараа юу. Манай хүн ч уг нь хархан багасаа өөрийгөө чөтгөр гэдэгтээ нэг хоромч эргэлзэж үзээгүй. Тэгсэн хүн байсан болтоймоо. За тэгээд Дариэлийн давуу талыг олж мэдхийн тулд цохилт, цавчилт, харвалт, хамгаалалт гэсэн 4 төрлөөр аура тест авдаг. Хамгийн эхлээд цавчих аурагаа туршиж том модыг голоор нь хуваачна. Ном сумаар харваад үтсэн уг нь алим руу онилсон. Нийвт гараад цаатлах нь моднуудыг дийлбэ авдаг шүү. Цохих хүчээ үзэхэд нь Маликагийн аав салхинд нь хийсч бариад баларж байгаа юм чинь. Тэгээд солиотой том ган алх гаргаж ирээд дайрахт нь жижигхэн ямби модоор хамгаалцдаг. Ингээд манай залуу 4 төрөлтөө төгсөрцөн супер дайчин гэдэг нь батлагдаж Маликагийн аав шүтэж амьдрьяа л гин. Ер нь бол хүн аль нэг чадвартаа сайн байдсан байна л да. Адал явдал хайгчдын мөрөөдөл болсон нийслэл хотын гилд рүү санал болгосон захиа бичиж өгье. Чи бол шууд л тэнцэх юм байна гэдээ. Тэгдэг ч юм билүү гэжсэн Маликаг уйлаад эхлэхээр нь явах мавах тухай бодгооч болчихж байгаа. Ядарч явхад минь тусалсан та нараасаа холдохгүй гэдэл албан ёсоор эдний тосгоны оршин суугч болчдөг. Хүмүүстэй танилцаа байжсэн ногоон үстэй манай хүнийг дорд үзээд энэ шүү. Эндхийн ганц адал явдал хайгч юм гинэ. Ранкч дээгүр. Дээгүүрч гэжтэй чаваас манай хүн зэрэглэлээ. Энэ гар харин дий байхгүй юу? Тэгсэн ядж яхад Дариэлийн устгасан нөгөө авраг горилла байна штэ. Тэр чин ногоон үстийн биелүүлэх ёстой даалгавар байсан бийлээ. Манай хүн сав санаандгүй хүний даалгавар булаасан хэрэгт орчиж байгаа. Тэр нь зэрэглэлийн мангас байсан болохоор Маликагийн аав шууд л D ранк руу дэвшүүлнэ. Энэ ногоон үстийг Гашида гэдэг. Гомдлож ууралж агаал авраг шоргоолж устгах даалгавар сонгож манай хүн имийн ургамал түүхээр явна. Охинч хамт явж ургамлын талаар баахан юм зааж өгдөө. Тэгжсэн амар том модыг инээмсэглэл өргөчүүл яах вэ? Доор нь байгаа ургамлыг харуулж байгаа гинэ. Малика хүчтэй ч гэсэн тултгаас айдаг гингүүтээ тэрврээд авсан бүр хамаг хавиргыг нь хугалахаа шахдаг шүү. Хүү тэр харда буг явж ийн гэж нэг юм өгөхийн наах нурал сална. Уг нь худлаа ирсэн чинь жинхнээсээ буг гараад ирдээ. Амар чөтгөрлөг авраг гэрэлтүүлээл өсрөө явчлаа гэсэн яасан гэж нөгөө авраг шоргоолж ин агнаа ичтیں۔ Ногоон үст жаахан азгүй юу. Одоо тэгээ тавилын юм да. За тэгээ Малика буг шоргоолжийг агнцсан манай хүн баатрын дүрээр эргээд ирсэн. Гашида харангуутаа л өөлөө гүүчнэ. Одлоо арайч өөлдгөө маа. Хэд хоногийн дараа Маликагийн аав дуудаж өөр нэг гилдийн ангуучилж байгаа авраг хортмоогоо манай ийшээ зүхтаад ирсэн бололтой. Гашида агнахаар явсан. Даанч ахан цаадханд чинь санаа зовоод байна. Чи нэг араас нь яваад ирээл гэж байна. Ойруу орсон ногоон үст орилцсон л зүхтэж явна. Ном сумаар харвахж агаад мангасыг улам уурлуулчихгүй юу? Дариэл урдуур нь ороод авраг могоог шархтуулсан чинь сэлмээ углаачдаг. За баларлаа гэсэн гүйлдэ.
бүүмеранг шиг шидэл устгахчаас гадна Гашидагийн хөлийг нь идгээж өгнө. Эннээс хойш ногоо үстийн ханд нь хаг дарагдаж манай хүнийг ахаа гэж дууддаг боллоо. Үзэгдэл солигдож чөтгөрийн айрмынхан гарнаа. Даарил байхгүй баларч ийн гэж шүү. Нэг генерал нь хүмүүсийн айрманд ялагдаж бусд нь бөө асуудалд орцсон. Манай залууг яаж буцааж авчрах уу энэ төр гэсэн байж гин. Тэгсэн Даарилыг үзэн яддаг гинэ нэг улаан устайгаар уурлаж ундууцаал цүүд болдог. Энэ бол манай хүнийг үлгийтэй байхад нь олж өсгсөн Гран База генералын төрсөн хүү Башваза. Аавынхаа орыг залгамжилж авангуудаа Даарилыг халаад хайцсан байгаа юм л да. Маргааш нь манай хүн гадуур явж байгаад ирсэн Малика гүүж ирэнгүүтээ тэрж байгаа ингээд алхаа шахтыг. Бүр ухаан алдсан байвал яах вэ? За тэгээд эмчилж бариад байжсэн аав нь ингэж ярина. Шүтгрүүд манай энд байдаг метрилийн уурхайг эзэлснээс хойш хүмүүс нааша нүүж ирэхэ болсон. Удахгүй ер нь хаягдаад сүрэх байхаа гин. Ард иргэд нийлээд уурхайгаа авах гэж хид үдсэн ч чөтгөрүүдийг барааг юм да гэдээ. Манай хүн ч ямар нэг юм хийхгүй болохгүй байна гэж бодоод гэрээсээ гарлаа. Даарил чөтгөрийн хайранд байхдаа энэ уурхайг хариуцдаг байсан байвал яах вэ? Яваад орохт нь баахан миньон ажилчид гүйж ирж тэврээд сүйд болно. Тийм их сансын гинэ. Өмнөхөөс нь 4 дахин их ажилуулж байгаа. Дунд нь амраахаач болсон гэдэл бөөн гомдол. Даарилыг явснаас хойш боолын хөдөлмөр эрхлүүлээд байгаа юм баха. Гинэт баахан чөтгөрүүд ороод ирэхэд нь манай хүн амжиж нуугдлаа. Дарга нь баг ажилласан байна. Маргааш төлөвлөгөө биелүүлсэн байгаараа гэж баахан загнаж дамталж хагаад явах гэтэл жижигнүүдийн нэг нь хүрзээрээ зөхиод авдیں۔ Чөтгөрүүд ч уурлаж бүгдийг нь устгах тушаал өгтөө зэрэгцээд манай залуу гараад ирдэг. Яг одоо ухрал би та нарыг яах ч вэ гэсэн даргынх нь илгэн хөшгөө шахаад цэргүүддээ дайраад гэж тушаал өгнө. Тэгсэн жижигнүүдийн нэг нь явж ороод өшгөлүүлчтیں۔ Даарилч өөр шиг бэлтгэгдсэн хүмүүс байна гэдгийг нь ойлгоод эднэрийг битгий халаач жинхэнэ дайчд бол хүч дорой амьтдын эсрэг гар зөрүүлдгүмжтэйгээд ятгахыг оролдоно. Чөтгөрүүд гайхаа байжснаа боосыгоо дагаад л бүгд манай хүний эсрэг боссон ч хамаг скилийг нь нэвч чут мэдж байгаа болохоор цэргүүдийг нь дийлээ зогсохгүй. Даргийнх нь хоолоон дээр нь сэлмээ тулгачд юм а. Нөгөөх нь амаршөө би Башваза удирдагчтай үдшилэг дээр танилцаад л энэ уурхайг хариуцахар болсон гээл гуйж өгнө. Манай хүнч үсийг нь гачин болтон завчаад хөөгөө болчдөг. Нокрууд ч маш их баярлаж Даарилыг боосороо өргөмжилнө. За ингээд даалгавар амжилттай хэдэн 10 жилийн дараа уурхай анхудаа чөтгөрүүдийн мэдлээс гарч хүмүүсийн удирдлаганд шилжиж байгаа нинэ. Уурхай нээгдсэн сургаа энэ тэндээс баахан хүмүүс тосгон руу нүүж ирээд хуучин шигэ амьдрал бужигнж эхэллээ. Башваза сугарсаар байгаад баахан асуудал үүсгэсэн байсан дээр нэмээд метрилийн уурхайгаа алдсан учраас чөтгөрийн хаан шийдэхээр дуудаж авчирнаа. Уурхайн савдгуудыг дэндүү ачаалтаа ажилуулж бослог гаргахад хүргэсэн байна гэж зэмлээд Даарилыг буцааж авчрахаар болно. Башвазач бөөн уур. Нөгөө талд Малика Даарилээс надтай гэрлээж гэд яг асуух житл ногоон үст Гашита нэг хүнтэй биефлээд хашгиралдаад мдیں۔ Кемпл таунаас ирсэн Фити Батин гэдэг хүн гинэ. Манай хэдийн тосгоныг хоёрхан D ранкын адал явдал хайгчтай энтергээд жаахан дорд үзэж доромжлоод идэг шүү. Тэгснээ бүр уурхайг бид нар хариуцна гэж авчийн. Даарил харин тэдний бараагүй авраг могоог Гашитатай хоёулаа гар хөлийн үзүүрээр л устгаснаа хэлэхэд нүдэнд бүлтэрхээ шахаад уурхаа муурхаа эзлэх бодлоо ортоос орхидог. Маргааш нь төв гийлдээс Бестфред гээд ноёнтон ирж Даарилтай уулзсан. Уурхаа миньонуудтай тохиролцоо хийх гэсэн Даарилээс өөр хүнтэй ярилцахгүйгээд халгаахгүй байна гинэ. Аргагүй л те. Өмнө нь чөтгөрүүдэд тонгоруулсан болохоор хүнд ч итгэхэ болчих. Даарил уурхаа руу очиж ямартайж Бестфредтэй уулзуулахаар ятгах чаддаг. Дөнгөж гараа явж идэл чөтгөрийн хааны нэрийн өмнөөс гэдэл сүртэй зарлиг сонсогдно. Уурхайн савдгуудаа та нарын уралтыг өршөөлөө. Хурдхан ирж ажиллаа хий гэж байна. Танил хоолой сонсоод Даарил хайсаар байгаад зарлж байгаа гарыг олоод авна. Чөтгөрийн харамд хамт байсан найз нь байж. Манай хүнийг тэрвэрч аваад үхтлээ санаа зовж яснаа хэлнэ. Даарил өөрийгөө чөтгөр биш хүн гэдгээ хэлэхэд найз нь шоконд орсон ч нууцыг нь хадгална гэж амлдаг. Тэгсэн чөтгөрүүд бүр баларж байгаа гинэ. Башваза ямар ч хямар сүлдгүү болоод ажил төрөл нь урагшлага байсан. Тэгээд чөтгөрийн хаан энэ резетгээ залууг уурхайн савдгуудтай уулзраа болоод асуудлыг нь шийдээд иргээд явуулсан юм байна л да. Хамт буцъя гэд гуйсан ч Даарил шинэ амьдрал эхлүүлсэн байгаа гэд шуудхан л татгалзана. Хүчээр авч явах гээд шид гаргахад нь манай хүн хаажилгүй яах вэ? Гэхдээ цаадхан чинь нэг ботсон юм байла.
Резетиг ноён Бестфред рүү дагуулж очиод олборлсон материалээ чөтгөрөөдөд 4 дахин өндөр үнээр зардаг болвол ямар уу гэж санал болгодог. Огт өгөхгүй байвал материал чөтгөрөөдийн хувьд амин чухал учраас уурхайг буулгаж авах гэж гарцаагүй дайрна. Тэгвэл дахиад л аимшигтай дайн болно штэ. Дайн хийж хохирол амсснаас гайгүй үнээр зарчвал манайд ч ашигтай, тэднийд ч ашигтай, хоёуланд нь вин-вин болох юм байна л да. Тэгсэн харуул хийжсэн Фити Батын уурлаад хутга шүүг бариад дайрахт нь дайрал найзаагаа хамгаалдаг. Ноёнт нь Фити Батыныг хамгаалах ажлаа л хий. Миний ажилдаа хутгалдах хэрэггүй гэдэл зэмлэж байгаа. Тэгээд Даррелын санааг дэмжиж хуучин материалийн урлан сэргээж ажилуулахаар даалгавар өгнө. Маргааш нь яваад очисон Фити Батынгоо хүмүүстэйгээ төрүүлээд ирсэн байж идэв. Бид нар хариуцчнаа мийдүү явж хоолунд гэр орны ажлаа хийж авчийн. Уурхайг үрд нь эднийхэн хамгаалдаг байж л дээ. Одоо хамаг ирэх мэтлэн Даррелд очисон болохоор дургуун хүрээд ахгүй юу? Тэгжидэл төв гэлдийн хүсэлтээр Смит гээд материалийн дархан ирнэ. Санаандгүй Даррел Малика хоёртой танилцж манай хүнийг 4 төрөлтөд төгсөрцөн максимум ауратай дайчин гэдгийг шалгаад мэдчихнэ. За урланлуугаа явъя гэсэн Даррел ч хэлнэ. Бүтэхгүй баха. Кемпл Тауныхаа хариуцж байгаа гэсэн чинь нөгөө өвөө зүгээр очиод учрыг нь олъё. Миний хилцээр хийх чадварыг хараад ав. Next level шүү мүү гээл явлаа. Тэгснэ Фити Батыны урд сүгдэх шахуу үйл адил гүйдий. Урланд чинь ажиллаж болох уу? Үхэхээс өмнө материалд ганц хүрчмээр байна нэтэр гэдэл. Манай хүнч бүр ангааж байгаа юм чинь. Фити Батын ч нээх тоохгүй. За тэгсгээл ойр зур зарагдахгүй юу дөө гэдий. Тэнд байсан бусад дархнууд ховрын эдийг яаж давтгааж мэдэхгүй ангаацсан байж идэл Смит тухай чадвараа гайхуулж аврах том сэлэм урлана. Маш хурц эртээ үнэн тасархаа ид байд юм а. Онгороо гай Смит тухайг дорд үдсэндээ уучлалгууж дархны газартаа ажиллаач гэж гуйсан ч амжилт олохгүй. Өвгний жинхэнэ зорилго нь манай хүний 4 төрлийн скилтэнд харах амьдралдаа хийж болох хамгийн агуу зэвсгээ урлах гинэ. Тэгсэн бүр дархны газраас жоохон материал тууцсан байвал яах вэ? Тэгэд хар захаас шидтэй 100 авчирсан ч ажилуулж чаддгүй гэхээр нь Даррел резетийг дуудаж туслуулна. Зүрхний анд маань гуйсан болохоор л ганцудаа шидээ ашиглуулъя гэжжээ. Хэсэг хугацааны дараа Фити Батын ирээд нэг ийм санал тавина. Кемпл Таунтай нэгдээд төв гэлттэй үүсгүү. Танайх дангаараа барахгүй л дээ. Манайтай хамтарвал барчмаар санагдаад байна. Уурхайг чи мэдлэлтэй авсан юм чи бүх ашиг орлого нь лагс тосхныг л болох ёстой байхад хамаг ашиг тэдний кармаар бол ороод байна штэ гин. Зөвшөөрөх юм бол танаа тосхныг Кемпл Тауныхаа илүү сайн харж хандах болно гэж амлахаач мартахгүй. Даанч Даррел зөвшөөрдгүй. Фити Батын ширүүн гар штэ. Манай хүнийг дуэлд дуудана. Хэн нэг нь бууж өгөх юм уу тулдаж чадхаа болох хүртэл үзэлцэн гинэ. Амиач алдах магадaltaй учраас хүмүүс санаа зовж дуэлдэд яах юм бэ яшиг тэр уурхайг нь Кемпл Таунд өгч гэцгээдэгч Даррел юу гэж үгэнд нь орох вэ? Смитер материал зэвсэг яаж ашиглахыг ч заалгаад авна. За тэгээд тулааны цаг боллоо. Фити Батын материал оруулахдаа бамба эрт зэвсэгтэй иржээ. Харин Даррел жирэнээс жирэн жижигхэн гэхдээ цэвэр материалээр хийсэн утгатай байлаа. Юун төмс арилгадаг хутга вэ гэдэл инээд нь хүрээ байжсэн Даррел нэг юм шидчихтий. Нөгөө гар мэдээжгүй ангаагаа зогсож исэн нүүрэн дээр нь дэлбэрэлт орно. Уурлаа дайрангуут нь Даррел хутганыхаа эрийг сунгаад ухраачдаг. Фити Батын ч мөчөөгөө өгөхгүй зэвсгээ далаахт нь Даррел хутгаараа хагаад бамбааг нь 2 хуваагаа ачтээ. Смит хувач тэндээс энэ хутгыг болвол Хермесийн сэлэм гэдэг юм. Зүгээр ч нэг зэвсэг биш гэдэл тайлбарлаж өгч байна. Эзнийхээ аавраа тохируулж хэлбэрээ өөрчлөх боломжтой. Даррел шиг төгс аавраатай хүнд бол энэ сэлэм ямар ч хэлбэрт орч чадна гэлээ. Манай хүн Фити Батыны зэвсгийг нь хідэн хэсэг болгоцсон чинь хамсаатнууд нь майр том материал сэлэм өгчлөө шүү. Даррел ч илдээ ташуур болгож хуургаад нөгөөдхийг нь агаар дээр бутлаа ичдэг. Фити Батын ч эхний дайралтаараа л ингээд юу ч үе ялагдсандаа үнэхээр готрно. Маликач бөөн баяр Даррелыг тэврээд авч байгаа. Төв гээлтийн дарга зохисгүй үйлдэл гаргасан Кемпл Тауныхныг шийтгэн гэж амлаад манай хүнийг гээлттэй урахт нь Малика санаандгүй сонсчдөг. Оройн Даррелтай уулзаж чамааг угаасаа мундаг болохоор хизээ нэгэн цагт ийм санал ирнэ гэж мэдчихсэн. Амжилт хүсье гин. Тэгээд тосгоныхын төлөө хийсэн бүхэнд нь талархаад амьдралдаа хизээч юм аз жаргалтай байж үзээгүйгээ хэлдэг. Тэгсэн Даррел би эндэх амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа болохоор төв гээлтийн саналыг хүлээж авахгүй гэлээ. Маликач баярлсандаа бүр өөлж өгнө. Яг энэ үед Чөтгөрийн хааны ордонд Башваза Аавтайгаа уулзаа сууж идэг. Намайг генералын тушаалаасаа буухта
чамд юу загсныг санаж гэнэ үү гэж асуув. Башвазааш хариулт юм байгаа сте. Дарайл таны амьдрал тохиолдсон хамгийн том аз байсан. Түүнийг надад үлдээсэн нь тэр их азыг надад дамжуулж миний шинэ албан тушаалыг тэмдэглэж байгаа хэрэг гэж хэлсэн гэлээ. Аав нь одоо Дарайл хаан байна гэсэн Башвазаа сандарсанд ажлаа игээл байж байгаа гэж худлаа ярьцдаг. Гранбаза уурлаж Дарайлыг буцаагаад авчир гэсэн ч хүүн өөрийнхөө үн цэнийг баталмаар байна гэдэл татгалзана. Маргааш нь Маликагийн аав нас өндөр болж байгаа. Бас Дарайл тосгоныхоо хөгжилд маш их хувь нэмэр оруулж байгаа учраас тосгоны даргын судлаа санал болгодог. Манай хүн зөвшөөрч Маликатай гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Ааваас нь зөвшөөрөл авангуудаа Маликад гэрлэх санал тавьж охинч баяртай хүлээж авснаар Дарайлын амьдралын шинэ хуудас эхэлж байгаамаа. 1 жил өнгөрч манай хоёр хүүтэй болж аз жаргалтай амьдарч байлаа. Дарайлын өсгсөн аав Гранбазаг дурсаж хүүдээ Гран гэдэг нэр өгчээ. Манай хүн чөтгөрүүдийн дунд өссөн, аримд нь ажилдаг байсан гэд бүх үннээ Малика болон аав ээжд нь хэлсэн ч ашгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дарайл тосгоны даргын ажлаа маш амжилттай гүйцэтгэж, материал боловсруулах бизнес нь улам сайжирсаар байлаа. Гашита нэг өдөр манай тосгонд баатар цолтой ирж байгааг ингээд л цуурна. Маш хүчтэй чөтгөрийн хааныг ч дарах чадaltaй адал явдал хайгчид баатар цол өгдөм байна л да. Дарайлч баатар гэж чөтгөрүүдийг хайр найргүй алдаг, сахалтай амар өвгөн байсныг санаад чөтгөрийн айрамд байсан гэдгээ таниулчихгүй тулд нүрээ нуугаад угтахаар бэлтэнэ. Тэгсэн шар үстэй годгонсон охин хүрээд ирдээ. Леди Алиса гэдэг гинэ. Нөгөө хөгшин баатар нь зодог тайлаад энэ охин саяхан цол авсан. Чөтгөрийн хаантай тулдах материал зэвсэг олж авахар наашаа ирж л дээ. За тэгэд хэсэг хугацааны дараа материалийн урлангаар нь орж ирнэ. Смит өвөөгийн залгамжлагч Сакайгээ залуу охины гарт хурч үзээд цавчих төрлийн чадвартай гэдгийг мэдчихдэг. Алисач баярлаж тосгонд ирсэн 2 дахь зорилгоо хэллээ. Багтаа нэг шинэ гишүүн нэмж дөрүүлээ болох санаатай байгаа гинэ. Сонгон шалгаруулалт эхэлж баахан л хүн бүртгүүлдэг. Алисагийн багийн 3 гишүүнтэй халц тулаан хийх ёстой юм гинэ. Баатрийн багийнхан манай хийдийг харж үзээд галтгооны хэрэгсэл төмпөн шанаг барьж тулалдсан ч оролцогчид бүгд навсаатлаа ялагдана. Тэгсэн Гашитагийн холоос харавсан сум Алисагийн нүүрний хажуухнаар эсгрээд л өнгөрдөг. Араасаа нисж ирэх сумыг хараад овоо хүчтэй дайчин байна гэж бодно. Гашита унагсан сумнуудаа аавраагаараа хөөргөж дахин дайрсан ч охин тэр доорнол цавчаа ичдэг. Тэгснээ үхлийн аюултай хүч харахад Дарайл голоор нь орж Гашитагийн амийг аварна. Тосгоныхоо нэр хүндийг унагчлаа гэд уучлалгүйхт нь Дарайл жижиг жилийн дотор дийгээс B ранг хүртэл өссөн. Манай тосгоны хамгийн хүчтэй адал явдал хайгч гээд урам өгдөг. Алиса Дарайлын хүчиг мэдрэнгүүдэд дайрч эхэлнэ. Ан маань үзэлцэж аргаа бараад хамгийн хүчтэй дайралт Skyrain-д гаргадаг. Манай хүн өмнөх баатар Skyrain-д ашиглахыг нэлээд хэдэн удаа харж байсан болохоор амжилттай хаалгүй яах вэ? Алисач бүр ангааж багтаа оруулахаар баахан ятгсан ч Дарайл гэр бүлтэйгээ байж хүүгийнхаа өсөж том болохыг хармаар байна гэд ийдгээр татгалзана. Тэрнээс гадна гэр бүлээс ялгаагүй Резет, Гранбаза хадагтай Дрой эднэрийн эсрэг тулдна гэж төсөөлж чадахгүй байлаа. Алиса гэхдээ итгэдэггүй. Чөтгөрийн хааныг ялахаас илүү чухал ажил гэж юу аах вэ гэд өдөржингөө дагаж тагна. Манай хүн ч яахав зогсоо зайгүй тосгоныхонтоо тусалж ядарч зүдэрсэн хүмүүсийг дэмжиж явж байгаа. Энэ хүний зорилго нь ерөөсөө өөрийнхөө хүмүүсийг харж хандаж аюулгүй байх юм байна л да гэж ойлгодог. Тэгээд Skyrain техник яаж сурсныг нь асуухад Дарайл чамайг хараад л сурсан гэдэл гүрийсэн чинь миний стил биш өмнөх баатар Аранслын хэм маяг яг мөн байсан гэдэл анзаарсан байлгүй аах. Айхтар охин бэ. Манай хүнч мэдгүй гэдэл тэр чигээрээ гүрийх гэсэн Алиса уурлаж чөтгөрүүдийн эсрэг дайнд нэгдэх хэрэгтэй ш't гэдэл шаардна. За тэгээд хинэн төрүүлж дайн өдөөсөн талаар маргалдаж Дарайл хүн төрлөختний баатар төрүүлж чөтгөрийн хааныг алахыг оролцсон. Чөтгөрүүд өөрсдөө хамгаалж тулалдсан гэлээ. Алиса харин чөтгөрийн генералуудын нэг Безерия Арансл баатрын гэр бүлийнхнийг ямар ч шалтгаангүй хөнөөсөн. Тэрнээс болж Арансл өшөө авахар дайрсан юм. Гэхдээ хүүгийнхаа цогцыг нь ч олж чадаагүй гэдэг гэж ярина. Дарайл хариуд нь хоёр талаас бүгд л хайртай хүмүүсийнхаа төлөө тулалддаг. Аль нэг нь сайн, нөгөө нь муу тал гэж байхгүй гэдэл учирлана. Алиса хүч чадлаас гадна мэрэгэн ухаантай дайчин байна гэд бүр биширсэн. Манай хүнийг багшаа болооч гэд гуйла. Дарайлч энэ завшааныг ашиглаад утгагүй дайныг зогсоож болох юм гэж бодоод зөвшөөрчдөг. Нэг өдөр Резет тушаалд ивсэн сонин сайхнаа дуулгахаар Дарайл дээр ирсэн уулзаа байж идэл
чөтгөрийн 4 генералын нэг хадагтай Зевантис гараад ирдэв. Дараалын хаанд байгааг мэдсээр үйж хилээгүй байна гэд Резетиг баахан загнав. Даанч Малика уурлаад дэндүү аймар хараад байсан болохоор айгүй соёлтой би аятайхан авч явж эхэлнэ. Тэгээд Дариалаас Митрилийн уурхайг нь авна гэж хэлж үзэж байна. Манай хүнч мэдээж татгалзалгүй яах вэ? Маликагийн үглийн харцнаас айсан хадагтай чөтгөр яриагаа гадаа үргэлжлүүлж хүчээр уурхайг нь авах гэж оролцсон ч амжсангүй. Шуургын шид гаргахад нь манай хүн аврах том Скайрэнд гаргаж шуудхан л устгана. Зевантис өндрөөс доошоо унжаахад нь Дариал Резет 2 амийг нь аварч хадагтай ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөг. Манай хүнч чөтгөр хадагтайг Алиса Баатартай тааралдуулахгүй гэж хамаг чадлаараа хичээсэн ч яг сайхан таарчлгүй яах вэ? Тэгээ ширүүхэн биевэлж яхад нь арай гэж болиулаад бүх үннээ хэлж яагаад хоёр тал зүтгэдгээ нийнүгөө тайлбарлаж өгдөг. Тэгсэн ч нээх нэмэр болсонгүй. Хэрэлдэж маргалдаа салдгүй шүү. Малика ингэж яхаар зүгээр ийм хүмүүс шиг халз тулаан хийчих гэдэг. Маргааш өглөө нь тулаан эхэлж хоёулаа хүч тэнцүүхэн үзэлцээд хинч дийлэхгүй нилээн удна. Тэгсэн Дариалын хүү Гран ээжийнхээ гараас мултраад тулалдж байгаа хоёрын дунд гүгээд очичтэй. Нээх том чулуу хүүгийн дээрээс яг унах чидл генерал шидээрээ устгаж авардаг. Энийг нь хараад Алиса чөтгөрч гэсэн сайхан сэтгэлтэй байд юм байна гэдгийг нь ухаарч тулаанаа зогсооно. Хүн төрлөختөө чөтгөрүүдтэй ив найрамдалтай амьдарч болохоор байгаа сте гэдэл Дариал бөөн баяр. Энэ үеэр Гран База чөтгөрийн хаанд бараалхаж Башваза генералын албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэж гуйв. Чөтгөрийн хаан чи төрсөн хүүгээсээ ч илүү өсөгсөн хүүдээ санаа тавих юм а гэд Дариалын байгаа газрыг зааж өгнө. Нэг өдөр Алисагийн багийнхан даалгавар гүйцэтгэж явахдаа таарлаа гэд гинтийн зочин дагуулад ирдэг. Дариал харангуйта ухаан алдах шахтын түүхэндэг хамгийн хүчтэй баатар чөтгөрүүдийн жинхэнэ эрлэг Арансал өөрийн биеэр морлон ирлээ. Дариал хараад л сандарсан ч хүүхдүүдтэй сайхан сэтгэлтэй гим зэмгүй өвөө шиг харьцаж байгааг нь хараад бүр ангаадан байгаа сте. Тэгэл Зевантист энэ өвгөн шидийг үнэрлээл мэдчихдээ шүү. Битгий шид гаргаарай гэдэл баахан анхааруулна. Арансал Гран Базатай тулдаад авсан шарх нь эдгэрсэн учраас шав Алисада багшлахаар буцаад ирлээ гэж ярьдаг. Досгоныхон алдартай баатрыг хараад бөөн баяр болцоож Арансал хүмүүст гарын үсэг зуранга Алисагийн бүх дайралтыг амархан хаана. Сэлмийн чадварчин сайжирсан байна да. Хинтээ бэлтгэл хийв гэхээр нь Дариалтай гэдэл үнэнгээ хэлнэ. Арансал манай хүнийг халз тулаанд дуудаж Дариал тултмааргүй байсан ч хүмүүсийн шахалтаар зөвшөөрдөг. Цаг хожихын тулд тулдахаас өмнө сайхан хооллоод авъя гэсэн байж идэл шид үнэртэй явчт юм да. Өвгөн баатарч зэвсгээ шидэж Зевантисыг зогсоогоод дуусгах гэж дайрахт нь Дариал дундуур нь орж хаана. Ширүүн тулаан болж манай хүн хамаг күнфүүгээр өөрийгөө хамгаалж байгаа. Зевантис хараад дөрвөн төрлийн аавраг дөрүүлэн нь ашиглаж чаддсан үг гэдэл бүр гайхна. Арансал Дариалыг хамтдаа чөтгөрүүдийг устгая. Чи баатар болчооч гэж ятгаад борсонгүй. Хоёулаа адилхан Скайрэнд гаргаж биенийхээ дайралтыг зогсооно. Яагаад чөтгөрүүдийг ингэтлээ хамгаалаад байгаа юм бэ гэж асуухт нь Дариал өөрийгөө чөтгөрүүдийн дунд өссөн гэдгийг хэлж хүн төрлөختний чөтгөрүүдтэй эв найртай зэрэгцэн амьдраасаа гэж хүсдэг гэдгээ хэллээ. 30 жилийн өмнө чөтгөрийн генерал Бисерия нэлх байхад нь олоод Гран База даатгаж үлдээсэн гэж тайлбарлана. Энэ бүхнийг сонсоод Арансал Дариалыг олон жилийн өмнө алдсан бяцхан хүн мөн байна гэдгийг ойлгодог. Дариал харин сайн учрыг нь олоогүй байж идэл Гран База Арансал Баатар руу галын шидээр дайрна. Дариалыг 5 нас хүрээд шид ашиглаж чадахгүй байхаар нь хүн гэдгийг нь мэдсэн ч дэндүү хайртай болохоор орхиж чадаагүй. Тийм их хайрын дунд өссөн болохоор өнөөдөр ийм хүчтэй болсон гэдгийг нь хэлдэг. Арансал уурлаж чи миний хүүтэйгээ өнгөрүүлэх цагийг хулгайлсан гэдэл өшөө авахар Гран База руу дайрна. Аимшигтай тулаан эхлэх жидэл Малика дундуур нь орж ач хүүг нь харуултыг. Дэлхийн хамгийн агуу хоёр дайчаа бяцхан хүүг хараад өшөө хорслоо мартаж орхино. Арансал аав байх хугацаагаа буцааж авч чадахгүй ч үлдсэн амьдралаа сайн өвөө байхад зориулж болох юм байна гэдгээ ойлгодог. Чөтгөрийн ордонд Башваза дээд тушаалын генерал болох ёслолоо тэсэн ядан хүлээж ийсэн ч зааланд орж ирэхэд хинч байсангүй. Ядж яхад зарцнаар нь Дариал байхгүй бүтэх юм юу ч алга гэж яхад нь сонсоод галзууртлаа уурлаж Дариалыг ангуучлахаар шийднэ. Нөгөө талд нь Арансал өнгөрсөнтэйгөө эвлэрч Гран Базаг сайн аав байсанд нь талархан гар барьж байна. Гэвч Алисаг үргэлжлүүлэн бэлтгэл сургуултыг нь хийлгэнэ гэснээр уур амьсгал жаахан эвдэрдэг. Яагаад заавал чөтгөрийн хааныг устгах гээд байгаа юм бэ гэж асуухад Арансал ингэж тайлбарлана. Баатруудын дунд чөтгөрийн хаан бол хамаг зовлонгийн их үүсвэр. Түүнийг устгавал
асар их аз жаргал ирнэ гэсэн номлол байдаг. Гэхдээ зүгээр тарих угаалт хоосон үг гэдгийг би мэднэ. Үнэн дээр чөтгөрийн хаан хамгийн агуу мэрэгэн ухаан хүч чадлыг эзэмшдэг. Түүнийг устгаж хүчийг нь авснаар хүмүүсийг дээд төрөлд хүргэж шид ашиглах чадвартай болгоно гэж төв гээлийн үздэй маа гин. Яг энэ үед Фитибатын нэрж Митрилийн уурхаар мангас дайрч байна гэлээ. Зевантес салхины шидээр бүгдийг нь аваад очиход авраг мангас тэр авыг ёстой бодоо олгож байна. Харуулууд амжиж зүгтсэн ч уурхайн савдгууд дотор үлдчихсэн байла. Дарайл ямар ч эргэлзээгүйгээр аврахаар орж Аранселч дагна. Алиса багийнхантайгаа Гранбаза, Зевантес бүгд нийлээд нөгөө мангастаа үтсэн ч барах шинж алгаа. Тэр хооронд Дарайл Арансел хоёр нуранг доороос миньонуудыг аварч идэл мангас дайраад ирдээ. Аавгүй хоёр зэрэг Skyrim хийж лууг газар унаа. Маш хурдан босож ирээд Дарайл руу архиж хэсэг харж ирсэн нисэн явцдаг. Нэг л сони юм болоод байгаа гадарлсан Гранбаза чөтгөрийн хааны ордон руу яарч Зевантес бусадтайгаа уурхайн савдгууд ажилчдаг аварна. Гранбаза хүү дээрээ давхиж очиод нууцын өрөөний талаар ширүүгэн асуулаа. Хориотой хар шидүүдийг хадгалдаг газар юм байна л да. Гранбаза уурхаар уу дайрсан мангасаас Башвазагийн шидийг мэдэрсэн болохоор юу болоод байгааг гадарлсан байж. Тэгээд шидээ буруу юмд үрлээ. Дарайлаас суралцахад яадын гэдэл загнаж гарна. Башваза уурлаж аавыгаа хүмүүстэй нийлсэн урагч гээд сүйд болдог. Айхтар хориотой сүнс дамжуулдаг хараал хэрэглээд мангасын нүдээр аавыгаа хараад байж л тээ. Башваза мангасаа дуудаж баатруудыг устгахаар явдаг. Нөгөө талд Дарайлын урд маш том амьтан гарч ирнэ. Башвазагийн ашиглаад байгаа луу мангасын найз шидэд араатан гэж байна. Найзаагаа ухаанаа алдаж ингэж их ууралж байгаад нь маш их санаа зовж байгаа юм байна. Тэгээд Дарайлын сайхан сэтгэлийг үнэлж Хермесийн сэлмийнхэн хүчийг нэмээд хязгаарлалтгүй болгож өгнө. Манай хүн Гранбазагаас Башваза Лагс тосгон руу ирж явна гэсэн мэдээ аваад хүмүүсээ нүүлгэн шилжүүлэхэд Малика азийн бэлэгдэл болгож бөгж Бэли хоёр өгдөг. Башваза аимшигт лууга хөлөглөн сүр дуулаантай амар л юм ирнэ. Дарайлтаа уулзангуудаа чи гэрэлцсэн юм уу? Эхлээд эхнэрийг чинь зүйл дуусгана энэ төр гэдээ. Манай хүн сэлмээ ташуур болгож хувиргаад лууг тогтоон барихад Зевантес салхины шидээрээ газар унгадаг. Дарайл Skyrim хийж Башвазагаас уурхайг хяналтандаа авсандаа уучлалгүйж хилцээр хиймээр байна гэсэн ч нөгөөх нь уурхаа надад хамаагүй хүн төрлөختөн чөтгөрүүдийн тулааныг би дуусгаж мөрөөдлөө биелүүлнэ гэдэл хашгирна. Мөрөөдөл нь баатруудыг устгаж бүх хүн төрлөختнийг арчаад дайныг зогсоох гинэ. Үргэлжлүүлэн тулдаж Башваза Дарайлыг ханд шахахад манай хүн үнэн сэтгэлээсээ агуу шидийг нь бас ийм хүчтэй хараал ашиглаж чаддгийг нь магтлаа. Бухимдсан чөтгөр хараалаа улам хүчтэй болгож эвэр сүүл урахад үнэн эвгүй төрхтэй болчдөг. Яг тэр үед бусд нь луутаа үзчихлээ. Баатрын багийн нэг хүн эргэн тойронд нь бөмбөр хан босгож бусд нь хамаг хүчээрээ дайрна. Арансел Гранбаза хоёр мангасыг маш хурдан зохиж унгаад хүмүүс болон чөтгөрөө түүхэндээ анх удаа дайсны эсрэг нэгдсэн энэ агшин багтан хардаг. Яг энэ үед Башваза ууралсандаа авраг галт бөмбөг шидчихнэ. Хамгийн их үзэн яддаг юм нь дайралаар зааварлуулах байж л дээ. Галт бөмбөгийг зогсоохгүй бол тосон газрын хөрснөөс арчигдах нь гэж манай хүн гинт ойлгоно. Тэгээд Хермесийн сэлмээ ашиглаа авраг том гэрлийн туяа болгон хувиргаж галт бөмбөгийг устгадаг. Хараалын шид Башвазагийн биеийг улам идэж тасхар араатан шиг төрхтэй болгож байлаа. Улам их хүчээр дайрал руу дайрах үед нь сүнс дамжуулах хараал чөтгөрийн биеэс хайлж гараад манай хүн Башвазагийн дурсамж руу орчдөг. Башваза аавыгаа маш их биширдэг. Аав шиг генерал болохыг хүсдэг байж л дээ. Аавыгаа хэдэн жилдээ ганц удаа хардаг. Дээрээс нь баг байхад нь Гранбаза Дарайлыг дагуулж ирээд энэ ах чинь шүү гэдэл танилцуулцдаг. Өөрт нь биш Дарайлд хамаг цагаа зориулж исэн нь мэдээд маш их гомдож гүнгэлж байгаа. Том болж шидэндээ төгсрөх хүртэл нь аримд элсхийг зөвшөөрөөгүй. Эцсийн эцэст аавтайгаа цуг ажиллах гэж бодсон ч генералын суудлаа өгөөд Дарайлыг туслахаар нь үлдээсэн байдаг. Энэ ганцаардл нь яваандаа үзэн ядалт болон хувирч амьдралын ганц зорилго нь Дарайлыг ялах болчихжээ л дээ. Эцэст нь Дарайл Башвазагийн дотоод сэтгэлийг ойлгож шидээр нь дамжуулан өөрийгөө нээнэ. Гранбазагийн гэр бүлийн жинхэнэ гишүүн биш, шид ашиглаж чадахгүй гэдгээ үргэлж мэдэрдэг байсан болохоор хүнд ч гай болохгүй хичээж ирснээ хэлдэг. Башвазагийн мундаг ах нь байхыг маш их хичээсэн ч бүтлгүүдснээ ойлгож ухаарлаа. Тэгээд намайг уучлуул, би чиний хувьд ах шиг чин ах байж хайрлагдсан, аюулгүй гэдгээ мэдрэх хүртэл ч үргэлж дэмжих болно гэж амладаг. Энэ үг Башвазагийн сэтгэлд хүрч хараалан тайлагдан буцаад хэвийн биедээ орно. Луу харин удирдлагаас нь гарч галзууран дайрч эхлэхэд Башваза өөрийгөө золиослон мангасын биетэй нэгддэг.
өгөхөөсөө өмнө гэр бүлтэйгээ эвлэрсэндээ баяртай байгаагаа хэлээд хувь тавилантайгаа эвлэрдэгч Гранбаза Дариэл хоёр мангасыг устгаж Башвазаг аварч чадна. Дариэл бусадтайгаа харж ирэхэд Малика баярлаж амар чанга твэрдэг. Бяцалж алах нь л дээ. Нөгөө талд нь Башваза хийсэн хэрэгийнхаа төлөө Чөтгөрийн хааны өмнө шүүгдэж улсаасаа хөөгдчихнө. Гранбаза хүүгээ Дариелын дагуулж ирэхэд Манахид халуун дотноор хүлээж авдээ. Дөнгөж хилд орж байгаа бяцхан Гран тэгсэн юу гсэн гэж ахаагээ дуудчихдээ. За тэгээд тосгоныхоо хүн чөтгөр ялгаагүй хамтдаа баяраа тэмдэглэж Башваза уурхайн савдгууд хүн төрлөختөнд туслах бас мэдлэгээ тэлэхээр тойрон аялалд гарна. Харин Дариэл жижигхэн амар амгалан тосгондоо өөрийнхөө ад жаргалтай амьдран үлддэг.